мөнгөө төлн тэр хөгжмөө сонсно гэж үг байдаг. Энэ арилжааны телевизүүд үнэндээ улс төрчдийн карманд байдаг болохоор энэ олон нийтийн телевиз гээд яад нэг хараат ус юм байгуулъя гэдэг явсан юм шиг ба. Гэтэ харамсалтай нь энэ болохоор бүхүүлүүд нь намын карманд ороод 26 жил боллоо доо. Ардчилсан нам аваад нэг өөрчлөх гэж үзсэн үү, ардын нам аваад нэг өөрчлөх гэж үзсэн үү гэсэн юм ерөөсөө байдгүй. Асар олон одоо орон тоотой мөртлөө асар бага контент үйлдвэрлэдэг. Тэгээ арилжааны телевиз шиг сурчилгаа хийхгүй гэж хэлээ. Тэгээд төсвөр нь дарамтлаад өөрсдийнхөө хөгжмийг сонсдог. Одоо өнөөдөр доронтод 4 хүн нас бараад зөв боломж гэдэг одоо хатуухан хэлэхэд энэ ардын намын карманы компани өнөөдөр авилгалтай тэмцгээд өгөөд ч тэр компани ерөөсө хөдөлдөггүй. Тухайн үед нь хуулийн хариуцлага хүлээгээд явсан болвол ингэж хүн амьт үхэгч байсан юм уу, үгүй ч байсан юм. Одоо ямар ч зураг телевизээр тэр мэдээ гарахгүй байгаа. Арилжааныхан ч гаргахгүй, үндэсний телевизэн ч гаргахгүй, доронтынх нь тэнд бол тэгээд нэг өгүүлэхэд одоо удахгүй энэ хил милийн байхгүй болох гэж байгаа юм байлгүй. Тэгээ ерөөсөө нэг өгүүлэхэд та нар очиод үзээрэй. Айл үшээ тэр хятадын нөлөөлөл бол орчоод байгаа шүү дээ. Ийм байхад өнөөдөр энэ тусгаар тогтнолын энэ асуудал дээр өнөөдөр үндэсний зөвлөлт хороонд очиж байгаа хүн бол нэлээд хариуцлагатай хүн байх хэрэгтэй баха. Сая үнэхээр ноцтой юм болсон бол үндэсний зөвлөлт хорооноос ямар ч мэдээлэл байхгүй. Ямар ч мэдээлэл байхгүй. Харин төрийн байгуулалтын байнгын хороо болохоор өөрөө очиж шалгалаа гээд тэгээд байнгын хорооны шалгалтанд явсан хүн нь агентлагийн захирал байсан хүн та оюун дээртэй уулзнаас хойш зурагтаар сайн гардаг болсон шүү гээ. Тэгээд уулзаагүй байхад нь гаргадаггүй байсан юм байна л да. Харин уулзаад харин гаргадаг болгосон бодож таарад. Иймэрхүү юм яриа явж идэг, иймэрхүү их хурлын гишүүд энэ ордонд байхаар шившигтэй байна л да. Тэгэхээр би үндэсний зөвлөлт хороог жахан яг нэг үгэлэхэд төлөөлөө удирдах зөвлөл шиг, олон нийтийн байгууллага шиг, олон нийтийн төлөө дуурдаг тийм хүмүүсээр тавьмаар байна л да. Одоо энэ орж ирж байгаа хүн ч гэсэндээ өмнө байсан л юм байна шүү дээ. Байгаад нөгөө юу гэдгийг үр жимс гаргаагүй юм байна шүү дээ. Одоо ямар үр жимс хүлээгээд байгаа? Намын үр жимс хүлээгээд байгаа юм уу? Эсвэл ерөөсөө нэг мөсөн хуулинд өөрчлөлт оруулаад ялсан намын телевиз гэдэг нэр томьёо хэрэгжилчмээр байна. Тэгвэл амар юу ирэх баригч засгийн газараа өөрийнхөө үйл ажиллагаа сурталчлах ажлыг бол заавал нэг ганц олон нийтийн телевизэд даатгахаа болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ бол эсвэл ялсан намын телевиз болгоё, үгүй бол ард түмний телевиз болгоё. Бидэнд ийм хоёр сонголт байна. Тэгэхээр ард түмний телевиз болгох нь бол зөв. Тэгэхээр харамсалтай нь томилгоо өөрөө ардын намын томилгоо явдаг болохоор хин томилсон тэр хүндээ л үйлчлдэг. Би дээр ч хэлээд байсан. Зарим нэг хүмүүсийг томилохдоо намаас аль биесээр хөөсөн тийм бас тушаалыг давхар гаргаж өгмөр байна. Та намын гишүүн биш шүү гэж. Тэгэхгүй болохоор нөгөө хүн чинь би ард түмний төлөө явахгүй ардын намын төлөө явна гэдээ орилоод идэг болчиход байгаа шүү дээ. Тэгээ манай намын хүн шидэ, манай намын телевиз шидэ гэд саяны дээр ажлын тайлан дээр харахад зүгээр нэг гомдогчдын үгнүүдийг дутагдал гэж дүгнэлт тавьчихсан. Хууль хүчний байгууллага шүүхээр гин буруудан тогтоогдог байхад гимт хэрэгтэн гэд нотолцсон. Нотолцсон гэдэг үг чи өөрөө шүүхээс давуу эрэхтэй гэсэн үг шүү дээ. Ийм байдалтай дүгнэлт орж ирснийг одоо төрийн байгуулалтын байнгаараа юу гэж үзэж байгаа вэ? Энэ дээр бас нэг өөрсдийнхөө зүйлийг хэлмээр байна л да. Уул нь миний ойлгожоор бол гин бурууг зөвхөн шүүх тогтооно. Бид нотлуулахаар гэдэг юм уу шалгуулахаар өглөө гэсэн дүгнэлт байх хэрэгтэй. Би энд хүний тухай яриаггүй. Тэр хүн муу ажилласан байж болно, муу юм хийсэн байж болно. Гэхдээ хууль хүчний байгууллагын шийдэх асуудлыг явах хэрэгтэй. Үндэсний зөвлөлт хорооны дүгнэлтээ хараат ус дүгнэлтийг яагаад гаргуулаагүй юм бэ? Үндэсний зөвлөлт хорооны хараат ус дүгнэлт гэж баймаар байна л да. Тэр дүгнэлтэн дээр үндэслэж манай хуулийн хэрэгжилтийг шалгах хэрэгтэй юм аа. Гэтэл харамсалтай нь нөгөө намын хүн томилогдсон юм чинь намаас очиж шалгая гэж байгаа юм шиг. Гэхдээ нэг нь буруу юм хийсэн бол бид давтаж буруу юм хийхэ болчих л доо. Тэд нар буруу юм хийсэн юм чи бид нар адилхан буруу юм хий гэдгээ болмоор байна. Тийм учраас би бол энэ дүгнэлтийг заавал төрийн байгуулалтын байнгын хороо очио тэгээд дүгнэлтэндээ нотлогдсон гэдгийг юу гэж дүгнээд байгаа юм бэ? Энийг нэг тайлбар өгөөч гэж хэлмээр байна. Баярлалаа. За инколд дарга хариулъя.
Энийн кол гишүүний микрофоныг өгье. Ажил үргийн хуваараараа байнгын хороо төрийн байгуулалтын байнгын хороо үндэсний олон нийтийн радио телевизээр хууль яаж хэрэгжиж байна вэ гэдэгт нь хяналт тавьдаг гишүүдийн томилдог ийм хуулийн хуваарьтай юм аа нэгдүгээрт. Тийм учраас байнгын хороо ер нь ганц үндэсний олон нийтийн радио телевизээр ч биш харьяа их хурл харьяалагддаг байгууллагууд тэн дотор байнгын хороонд харьяалагддаг байгууллагууд дээр ээлж дараагаар хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг шалгаж байгаа. Цаашдаа шалганаа. Өнгөрсөн 4 жилд хууль ямар хамаатай юм? Хуулийг мөрдөхгүй байж болно гэдэг урай лоозон улсын их хурлын энэ төр дээрээс 4 жил цуурайцсан. Дээрээсээ доошоо хүртэл энэ уур амьсгал, хууль хандах энэ хандлага Монгол улс даяар хавтгаарсан. Энийг засаж залруулах шаардлага бий. Бид нар парламентын бүгд найрамдах улс төр дээдлэх ёстой. Үндсэн хуультай улс орн бол хууль дээдэлдэг энэ ёсыг бүх шатндаа хэрэгжүүлж явах ёстой. Алдагдсан уур амьсгал, алдагдсан хандлагыг өөрчлөх чиглэлээр ажиллаж байгааг нэг хэлбэр нэ. Цаашид бусад газрууд дээр бас ийм шалгалтууд хийнэ. Үр дүн гаргаж байгаа. Энэ шалгалт хүний тухай шалгалт байгаагүй, хуулийн хэрэгжилтийн тухай шалгалт байсан. За тэр хажуугаар нь хамт шимж ярьсан 9 шидийн юмд би одоо хариулт өгөөд яг хөө төрийн байгуулалтын байнгын хоорондоо тийм яриаггүй. Дүгнэлтэн дээр энэ хүн гэмт хэрэг хийснийг нотлсон гэсэн үг байхгүй. Худлаа ярьж болохгүй. Санаандаа орсноор микрофоны өмнө гарчгаад хамаагүй юм аа бас жоохон бодож ярьж явахгүй бол болохгүй. Байнгын хороо хүний гэм буруутайг нотолдог газар биш. Байнгын хорооноос тогтоол гарч байгаа. Үндэсний зөвлөлд нь хандсан зөвлөмж гарч байгаа. Энэ одоо ингэ очино. Тэн дотор ч тийм хууль зөрчсөн бай нотлогдлоо гэсэн үг байхгүй. Эрхвэш энэ их хурлын гишүүд их хурлын гишүүн бол хүний зөв бурууг тогтоодог байгууллага биш ээ гэдгийг ойлгож байгаа. Ийм үс байгаа шүү. Үгээ жоохон бодож олж ярьж байвал яасан бэ басан хөгшөнө. Саран хариулъя гэж юу? За баг байнгын хорон дор хариулчлаа шүү дээ. Яах юм байнгын хорон дор ажлын хэсгийн гишүүдээр хариулуулах юм уу? За саран гэрэл гишүү.